байгалаа сэргээх мөнгөө ч өөрсдөө олддог. Би ганцхан жишээ асуу тавд асууя. Өнөөдөр монголчууд юу уянга заамар гэд бүгд хэлж чадна. Юу сүйтгэсэн. Нөхөн сэргээснийг нэрлэхэд нэрлэх хүн гарахгүй шүү. Ганц хоёрхан компани бий. Мэргэжлийн хүмүүс мэдсэн. Дүүнээ хэлээд явах шүү нэ. Би тэр цаг болохгүй. Бас дууш програмын одоо ордуудыг хайд би саналдаг байгаа. Юу зөвшөөрн тэрнийг. Зөвхөн томооны үлдээ гэж. Тийм ээ. Тэр бол би нэг жишээ хэлээд дахиад асуу тийм ээ. За нэг алтны том компани тийм ээ 5 жил ажиллаад тэр төгрөг хайгуул тэгээд юм олоогүй тийм ээ. Өнөөдөр очиж бид нар зогсоолоо. Тэр компани юу гэж хэлэхээр уучлаарай. Бид нар дахиад нэг тэрүүм хийгээд яг олох байсан. Тэгээд би дараа нь ашиглалтаа өгнө. Харин хийж мэдхгүй ч тэрний нөхөн олгорыг өгөх үү тэгвэл? Өгөхгүй юу? Олоогүй юм чи. Олоогүй бид нар дахиад ажлынхаа дунд явж байгаа. 50% дээр нэмж байгаа. Дахиад 50% дахиад дотлоор муу сурсан. Энэ хүн дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хайгуулын лиценз одоо бүгд шууд олдог юм гэж хайгуул чинь. Хайгуулын лиценз гэдэг чинь өөрөө эрсдэл үүрж байгаагийн өөрөө баталж байгаа тэр баталгаа нь байхгүй юу? Гэхдээ нэгэн саадруулаад таслан зогсоосон бол нөхөн олгорын төлдөг хүн огроож болохгүй шүү дээ. Өөрөө гарах ёстой. 2 тэрбум төгрөгийн төсвөр хайгуул хийж байж тийм ээ. Би талын нийт олдоогүй дахиад талыгаа гээд олох магадaltaй байсан. Ер нь их хурл бодлогоо гаргасан, хуулиа гаргасан хэрэгжүүлэх нь Монгол улсын засгийн газар. Тэгэхээр одоо усыг үзээгүй гэж бид хормоогоо шууж болохгүй. Монгол улсын засгийн газар эн чинь дийлэхгүй байна гэж хэлээгүй байгаа. Нэг хууль Монгол улсын засгийн газар болохгүй гэж хэлээгүй байгаа шүү. Иргэн гişүнэ. Юу вэ? Би тавд. Сая энэ залуу их зөв хэлж байна. Нэгдүгээр курсын оюутан муу суржээ. Сургуулаас хөөгдөх болж. Нөгөө оюут хэлнэ шүү дээ. Би дахиад 5 жил сурсан бол ухаантай болох байсан юм аа. 50,000-ыг дахиад нэгдүгээр курстээ сураад сүүлийн курстээ цоор болно шүү дээ. Яг үнтэй адилхан болно шүү дээ. Тэгээд хариуцлага тавьчих. Тэгж болно шүү дээ. Тэгж болно шүү дээ. Яагаад буруу гэж шүү дээ. Бүгд дээд боловсралтай болно шүү. Тэгэхээр одоо засгийн газрын өмнөөс та хэд бас одоо хар хүний хажуугаас шар хүн гэж одоо монголчууд хэлдэг л дээ. Засгийн газар чинь болохгүй, дийлэхгүй гэж хэлээгүй байгаа шүү. Тэрийг бас та сайн ойлгох хэрэгтэй. Чинь гэж бид гурван засгийн газар сая Монголын төр шүү дээ. Сая Монгол улсын их хурлын чуулган дээр байгаль орчны сайд энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой гэж хэлсэн байгаа. Та сууж ирсэн. Нийцгүй 2 жил сууж ирсэн. 3 сар болоод өчнгөө болсон шүү дээ. Тэмдэгтийн хураамжийн тухай хууль асар том хууль шүү дээ. Тэр чинь харин одоо бүр сайжраад ороод ирсэн. Иргэдээ бидний яриад байгаа яриаг бол бүгд ойлгох. Бүгдээр л нэг л юмны төлөө хамт л явж байгаа байхгүй тий. Яг дундаа яг мэдээж маргаан гарна. Энийг л ойлголцсон. Хамгийн гол энэ асуудал бол бид манай засгийн газрын буруу бодлого одоо бидний арчаагүй байдлаас өнөөдөр ийм болчиход байгаа. Бид бүгд алт хөдлөөр Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт уурж байна. Энэ жил бол хөрөнгө оруулагчдын энэ жил гэл баахан уурж авчирж баахан хөрөнгө оруулалт тэгэл монголчууд нь хөрөнгө оруулалт тэгэл баахан гэж ойлгох баахан асуудал бий ер нь бол. Тэгчээд өнөөдөр эргээл нөгөө хөрөнгө оруулагчдаа бүгдийг таслан зөксөөгөл та нар баяртай гэл нөгөөдөр нь баахан лицензүүдтэй банкнд тавьчихсан банк нь гэл бас нэг ингээл хараа суцсан. Тэгэл эргээл бас нэг хууль гараад. 94 лиценз банкны барьцаанд байж байгаа шүү. Тэгвэл энийг бид нар бүгдээр хурал дээр очиод уулзаад хурал дээр очиод ярих хэрэгтэй өндөрлж ин л та. Тэгэхээр энэ асуудлаар маргалдаад байвал мэдээж ярих юм хийх бүгд тэгтээ бүгдээр л Монгол улсаа төлөө адилхан бодож байгаа. Нэг нь одоо хамгийн гол нь эндээс зүгээр сэтгүүлч хүний хувьд хүсэхэд ард түмний эрх ашигыг үл зөрчсөн те. Үнэхээр ард түмд хэрэгтэй, бусдад хэрэгтэй ийм хууль бас байгаасаа л гэж хүсэх байна тэр. Тэгэл тийм л байна. Тийм учраас байгаль орчныг хамгаалах. Тийм байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч байгаль орчныг хамаараа биш ээ. Үнэхээр гол хуулийнхаа дээр заалтыг аваа. Би бол тийм зөв байгаль орчныг яг санаад өгөх байгаа шүү дээ. Байгаль орчныг тал хамгаалж болтгүй. Голыг тал хордуулж бол. Энийг хамгаалсан гэж нэрлэхгүй. Үнэхээр байгаль орчныг хамгаалдаг гэж ивэл голынхаа их ой модоо хамгаалъя. Түүнээс талыг ордуулчаад би бас тал хамгаалж байгаа гэж хэлж байна. Ер нь улс орон хүн амьдрахын тулд байгаль орчин таллахгүй, байгаль орчныг өөрчлөхгүйгээр амьдрахгүй шүү дээ. За сайн хэлсэн. Их болог өөрчилдөггүй гэдэг дэлхийн ихэнх улс орнууд, том хотууд бүгд л гол морны урсчийг өөрчилж зөөр зогсдог. Солонгос ч гэсэндээ зөө зогсдог. Далайг ширгээж ягаад тийм ээ? Уул модыг нурааж аваач хийж ягаад усан онгоцны одоо тэр нис хонгоцны буудлын эмчөөнийг барьсан байж байгаа шүү. За ойлголоо. Газар нутгийн газар нэг өөр шүү дээ. За тэгэхээр өвгөлдөөц мань ийм сайхан нутгийг үлдээчихэд байгаад бид нар тэрийг ирээдүйн очдог. Ага учраас бид ашиглаж шүү дээ. Хориглож байна шүү дээ. За би гол урсж байгаа бол ерөөсөө тэр дагуунч гэсэн бас адилхан хориглох хэрэгтэй. Ерөөсөө экскаватор нэг л орсон бол тэр голын Гүг тэрийг хамгаална гэж байна шүү дээ. Нөхөн сэргэлтэй холбоотой шүү дээ. Тэр нөхөн сэргээл чаднуу тэр нь хийж болно шүү дээ. Тэр нь одоо сүүлдэх юм бол тэр ус
За баярлалаа гişүнэ. Нэвтрүүлгийн цаг дуусчаад байна. Өргөн агуулгаар нь зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага. За тэгэхээр өнөөдөр бидний нэвтрүүлгийн зорилго юу байсан бэ гэхээр та бүхнийг хоёр талцуулаад ч юм уу маргалдуулахтай биш байлаа. Хамгийн гол нь иргэдийн дунд яг урт нэртэй хуулиас болж үл ойлголцох те энэ ямар учиртай болоо гэсэн бодол бас их байгаа бах. Тэгэхээр өнөөдрийн та бүхний ярьсан болгоныг үзсэн үзэгчид маань өөрсдөө тунгаан бодно үз. Тэгээд бас энэ бас зөв шийдвэр гараад ард түмний төлөө бас сайхан шийдвэр гараасаа гэж бид бас эцэст нь хүсэх байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа.